хай балаага нар. Балаага чаах. Миний балаарч чаах. Миний балаага чаах. Чиний балаач чаах. Бүр монголчин бүр балаа юм болоод байгаа юм шүү. Би сая нэг хүмүүсийн хилэн болоод байгаа бичлэгийг сая ажиллаад харж орж ирээд бүр үзээд дуусглаа. Тэгээд ерөөдөө хүмүүсийн голоос тасалж авсан бичлэгүүдийг үзээд одоо дүгнээд юу ч юм уу гэдэг. Ямар ч зүгээр тэгж бодоод нэг сонирхол төрөөд ингээд ховж ивэн дуртай бүр ингээд ховор хооллохгүй болдгоо. Тэгээд тэр бичлэгийг үзлээ. Тэгсэн чинь харин та нар ч ямар сүртэй юм бэ? Үгүй нэг үн чи 5 охин олоод порно хийчих гэсэн ч одоо бөө илам. Юу сүртэй? Ямар аваач тэгээд тоглоулаад порнод болгоцсон юм уу? Нэг үн чи 5 охин олоод порно тоглоулна гэж хэлсэн биш бүр барьж идэх юм. Гэж хэлмээр юм уу яах юм? Хэлэх юм уу одоо яах юм гэж. Тийм балаа юм балаа галзуу юм солиот юм яриа сууж идэг. Хүн одоо яг би бас үзээд бас ингээд бас ер нь гайхс илүү ингээд нөгөө хүн чинь нэг тийм байдаг ямар сонин гайхмаар юм бэ биш тэгж яриа сууж ийн гэж бодохоор бүр ингээд гүчтэй ирүүлүү гэж бодогдож байна. Тэгээд ер нь өөрөө би охин дүүтэй охин дүүгүй байсан ч гэсэн тэр ер нь бол энэ хүмүүс дандаа л ингээ хилам таталж идэг шүү дээ. Комедиан хийдэг бүх маасаар мэдээж биш дунд нь зүгээр хүмүүс байж байгаа. Тэгээд заримдаа бас энэ өнөөдрийн тэр нэг балаа юмыг ярьсан гэд балаа тэнэг сэдв байж боломгүй юмыг ярьсан гэдэг байгаа энэ хануу гэд комедиан залууг би ганц нэг удаа харж л байсан Монголд. Манай найзуудын найз гэл энэ тийм ганц нэг таарах хувьд харж л байсан. Тэгээд заримдаа болохоор ингээд Instagram дээр айгу зөв юм ярьсан, айгуулаг зөв уриалга энэ хэлсэн ингээд бичлэгүүд явж байдаг. Тэгээд би ингээд бас дэмж хүй дээр дэмжээл тэгээд санал нийлээл дотроо бодвол тэгэл өнгөрдөг гэсэн. Тэгээд урбан талх гэдэг энэ шоу урбан ингээд нэвтрүүлэг за одоо ингээд энэ ч юу яаж байгаа юм бэ лээ ч одоо нэг юм ток шоу урхуул юм хийгдээд гэж тийм. Тэгээд ерөөдөө ингээд үздэг ганц нэг дугаар нь бол би үзчихсэн л байгаа мэдээж би ч үзэж байгаагүй энэ мэдэхгүй энэ шутлаа юу угаасаа тэр ч одоо бид нар би бол гэхдээ учиргүй сайн бол яг ингээд санахгүй бүх дугаар энэ нэг голоос нөгөө хүмүүсийн хилэн басан дугаарууд тэгвэл хүмүүс аим сонирхоод үздэг те би ч гэсэн тэгэл ингээд сонирхолтой дугаарууд нь бол үзчихлээсэн угаасаа тэгээ учралгээ залууг бол тэр нэвтрүүлгийг ингээд хийдэг нэвтрүүлэг гэх юм одоо тэр ток шоу хийдэг гэдэг нь бол мэднэ тэгээ тэр өмнө нь ярьжсэн ганц бас тасдагдчихсэн тэр учралын нөгөө охиноо юунд явуулахгүй тусланд бол явуулахгүй тусланд ямар амар байдлыг би өөрөө мэднэ. Харин хүүгээ бол явуулна. Тэгснэ хүүгээ октод үзүүлэхээр явуулчихлууд бас нэг тийм юм ярьж мараад ингээд яатсан юмнууд өндөл явж исэн өмнө тэгээ өнөөд одоо бас ахаа буцаал эргээс хөвдөж ах шиг байна. Тэгээ ер нь өмнө нь бол би нэг юм амирхуу юм сонсоод бариад тэгэл за тэгэл өнгөрчдөг байсан. Тэгсэн чи одоо ингээд 30 гараад ирэхээр яалтчгүй ингээд нэг юм одоо ингээд өөрийн хүүхдөрөөлийн хүүхдүүгийн маань хүүхдийн тэр том болоод ирэхлээр ингээд бидний юм ойр дотны хүмүүсийн ойр дотны хүмүүсийн ирээдүй болоод шүү дээ энэ чинь. Тэгэд энэ талаас нь хараад эхэлдэг юм хүн чинь ингээд жоохон том болоод ирэхлээр нас биеийн хүрээд ингээд 30 гараад ирэхээр тэгтээ энэ хануу өдр гээд энэ хануу өөр өдр бас нэр нь орж ирдгүй. Тэгээд ер нь бол насны хувьд бол ер нь надтай төстэй хүмүүс байгаа гэж бодож байна. Ингээд 32 3 тал хүмүүс байгаа л үгүй. Тэгээ надаасаа өсрөөл нэг 35 автай юм болов. Тэр нас нэг 2 ах мах ч юм уу. Ер нь бол бараг л угаасаа бид нар чи 92 3 гэдэг чинь 1 оны хүмүүс л байгаа гэж би бодож байна. Одоо мэдхгүй ямар ч та зүгээр зүрдийг таамаглаж байна. Гэхдээ тийм насны төлөвшсөн байх ёстой юм уу, төлөвшөөгүй байх ёстой юм уу? За тэр мөрийг бол би ч ярих нь юу юм тэр хүний одоо өчнөө өөр мундаг юмнууд нь байгаа л ах. Гэхдээ зүгээр л надад лавлаг өнөөдрийн тэр ярьсан сэдв бол тэгэхээр өнөөдрийн ярьсан биш тэр шоун дээр тэр урбан ток шоун дээр ярьсан нэвтрүүлэг дээр ярьсан тэр нэг юмнууд ярианы сэдв энтер бол ерөөсөө бүр ингээд яг юу яриад байгааг нь ингээд ойлгож байна. Гэхдээ бүр ингээд өдий насны ийм залуучууд бол ярих тийм бол зөвл ч юм уу сэдв ч юм уу гэхэд бол бүр амар тийм за би ч өрөвдөх найшин. Би айгүй өөрийгөө дандаа ингээд өөрийгөө голноо. Би ч одоо хүнийг тэхин найшин. Би одоо өөр хэм болчиход тэгээд дандаа тэгдэг. Гэхдээ над чиг өөрийгөө ингээд амар голж хүмүүсийн юмд оролцох дурггүй хүн ч гэсэн ингээд сонсоход бол бас арай юмнууд яриад
Тэгээд тэр одоо 5 өнчин охин гэж хэлж байгаа тэр яриа мараа одоо мэдгүй тэр дундаа одоо ингээд найзууд дундаа маазарч ярьсан юм уу? Яасын тэрийн сая тэр нэг дүүн ингээд хүүхд яриад байгаа юм уу? Би ерөөхдөө зүгээр сайн ойл тэр хүүхдийн танихгүй болохоор тэгээ хануух тэгээд нэг ярьсан гэдэл яриад байхгүй ханууга самраа ичих шиг боллоо. Гэхдээ хануу дүүнэртээ бас тийм юм яриад байж ийн гэдэг чинь дүүн юм уу найз юм уу мэдгүй юм би арай надаас дүүл харагдаад энэ тэр нэг хануугийн ярьсан юм ярьж байгаад ингээд хануугуудаа самраа ичиж байгаа хүү мэдгүй одоо том залууч гэж магадгүй. Тэгээд тэр гаргаж байгаа одоо тэр хүмүүсийн тэгээд нэг стори буцаага нөгөө биеэ өмөрсөн юмнууд яваад байна. Бас би тэрийг бас үжээ олоод үзчихлээ. Ингээд нэг за яах вэ гэл ингээд биеэ өмөрцгөөд магадгүй нас биеийн хүрсэн ингээд ийм яг хүний үднээс хараад хариулт хэлээ ч юм уу тий. Тэр үед ингээд буруу ярьсан байна. Тэгээ одоо тэр нэвтрүүлгийг одоо бид нэр ингээд хүмүүсийг хийсний дараа ахаад үзэхэд ч гэсэн ингээд ер нь бол байж боломгүй тийм ерөөхдөө тийм агуулгатай тийм зүйлийг бид нэр ингээд юу ч боломжгүй ярьсан байна. Ингээд яаж ч харсан ер нь бол ийм онцгой муухай зүйлүүдийн талаар ярьсан байна гэдээ уучлаарай ч юм уу ядаж нэг тийм юм хийж сураагүй. За та нар дандаа л хуцаж идэг штэ. Ингэж алга болно гэсэн аястай хандлагатай тийм дандаа бие өмөрсөн юмнууд хийсэн байна. Тэгээд надад бол тэр нь бол бүр тэнэг санагдлаа. Яг магадгүй хүн алдаа гаргаж болно шүү дээ. Амны алдаа хийж болно, үг үйлдэлийн алдаа. Бид нар угаасаа хүн төгс биш учраас байнга л хийж идэг. Би ч өөрөө тийм. Тэгвэл ямар нэгэн зүйл хийгээд хүмүүс ингээд игдүүцлэн төрөөд игдүүцэж байна гэдэг чинь нэг л юм болохгүй байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэр болохгүй байна гэж ерөөсө бодохгүй байгаа мó угаасаа тийм зүйлийг хийж исэн хүмүүс юм уу гэж хэлэхэр ч тусаа арай хэтрүүлчих баха. Тэр тэнтэх бах. Гэхдээ би зүгээр л юм өнгөц дүгнж байгаа нь ойлгомжтой. Тэгээ бөөрн хэлээд байгаа юм шиг сонсогдоод байж магадгүй. Гэхдээ би бас хин нэг юм л шууд ингээд амар ингээд ингэх юм бол би бас яг тэр хүмүүс шиг юм амар юу болох гэдэг болно гэж би өөрөө бодож байна. Гэхдээ би угсаа тэр хүмүүсийг хамаагүй дүгнмээр гэн зүгээр надад санагдсан нэг тийм юмудаа л хэлж байна. Хамаагүй шууд тэр бол бүр үнэхээр адгийн навш мавш ч юм уу адгийн муу залуу байна гэж би хэлж чадахгүй. Гэхдээ ямар ч тэр ярьсан зүйл бол надад бол үнэхээр таалагдсангүй. Бас тэр наби хин блэ. За битгүй ямар тааш нэг юм бас нэг нүдний шилтэй ингээд бас инфлюенсер залуу байсан. Би хоолойн бичлэгийг үзчихсэн нэрийн сандгүй хараа. Хоол хийгээд байдаг. Тэгээд нэг юм бас хүүтэй. Тэгээд хүүтэйгээ инглигээд нэг юм ганц сингл аав байсан санагдаад энэ. Тэгээд амар хөөрхөн бичлэг хийгээд байдаг санагдал лээсэн. Тэгсэн чинь харин тэн дээр ярьж байгаа юм болохоор бас тэр нэг ярьж байгаа сэдв нь юу байлаа. Нөгөө нэг юм олон хүнтэй унтаж үзээгүй охтууд баг нөгөө онгоноороо нөхөрт гарах талаар бас ярьж илээ. Тэгээд тэр бол надад бас л үгүй нэг хүн ингээд алдаа хийж бол нэг төвтрүүлэг дээр ингээд ярианы. Тэнгүүт тэр хүмүүсийн ингээд нэгээр наваад юу ярьж байна гэдээ харсан ч гэсэн бас л яг та нарууд яг ийм имийг зүгээр юм шигээр ярьж ах одоо зүгээр үү гэж асуумаар ч юм шиг тийм. Ингээд нэг юм өөрийнхөө зөв гэж боддог имийг бусад хүн зөв биш гэж ингээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа тэр хүмүүст ингээ хамаагүй юм шиг яг өөрийнхөө бодол тэтэрхий юм амар үнж хүмүүс юм уу мэдэхгүй одоо тэгээд гэхдээ энэ бол миний хувьд шүү гээл ингээд гэдэг өнцгөөсөө ингээд хүмүүст амар толгож ярьдаг тийм төрлийн хүмүүс юм байна гэдэг би ингээд бичлэгийг үзээд ингээд ер нь бол анзаарлаа. Тэгээд тэр охтуудыг бас тэр заавал олон хүнтэй унтчих хөстэй барьсан гэх нэг тиймэрхүү юм одоо ухуулга гэх чинь тийм ярьж байна. Гэхдээ ер нь бол эмэгтэй хүн заавал тийм байх үгүй ямар ч албагүй эмэгтэй хүн зөвхөн гэрлэх хүнтэйгээ анхныхаа шүнийг өнгөрөөгөө охин бие өгөх ёстой ч бол энэ бүр дээр үед тийм ч байсан. Одоо бол заавал тэгэх ёстой бол биш мэдээж. Гэхдээ эмэгтэй хүний үн цэн гэдэг нэг юм чинь байдаг да бид нар нэг монголчууд өөрсдөө ярьдаг шүү дээ. Би ч нэг яриад байгаа юм биш тэр чинь. Охтууд чинь нэр нөхөртөө ирэхдээ ариух нараа юугаараа ирдэг мэрдэг гэл ингээл зөндөө юм байдаг шүү дээ. За яг орчин цаг өөрчлөгдөөд яг мэдээж ингээд нэг хүнтэй 2 3 жил ирэхэд ингээд тэгсэн бол ямар нэг юм харилцаа үүсэх нь ойлгомжтой. Гэхдээ тэрний тоог нь заавал олон байх ёстой ч юм уу. Заавал тэр одоо жишээ нь секси амьдрал нь бүрэн төгсөрцөн байх ёстой. Юм мэддэг болчоод баг над дээр ирвэл би надад илүү таалагддаг ч юм уу. Нэг тиймэрхүү үнцгийн юм ярихаар чинь жоохон дүүнер яг мэдээж миний насных нь л та нарыг байнга үзээд ив гэж мэдээж тийнейжер жоохон хүмүүс угаасаа яг тиймэрхүү сэдвт бүр ингээд амар амархан ингээд автдаг. Яг гэвэл ах нар дээр байгаа энэ лаглаг инфлюенсер ах нар юм ярьж ийн гэ та нарын тэр ярьдаг хийдэг үйлдэлүүд чинь жоохон хүмүүс амар ингээд онцолж хүлээж авч өөрсдөө би ер нь бол тийм байгаа. Тэгээд би ингээд жоохон юу юм бэ? Найзуудтайгаа татсан биш юм байна. Манай найзууд угаасаа амар том ах нартай өрхдөг. Тэгээд амар лаг харагддаг магадгүй. Ийм буруу үлгэр жишээл ер нь бол авна гэдэг бол бүр ойлгомжтой. Тэгэхээр нас биеинд хүрсэн бол тэр дамаа олны танил одоо
инфлюенсер гэдэг ажлыг хийгээд энэ ажиллаараа мөнгө олдог хүмүүс бол жоохон юу ярахаа мэддэг. Тэгээд наантай цаантай байх хэрэгтэй. Тэг юм шүүмжилжсэн үед энэ би бол зөндөө харж исэн зөв үед байсан. Гэхдээ заримдаас буруу үед ч байгаа. Гэхдээ би тэр дээр зөв дээр нь ч чимээгүй, буруу дээр нь ч чимээгүй ингээл бодоод өнгөрдөг байсан. Тэгээ би тэр үед жугас жоохон ч өөрөө иймэрхүү талаар нэг юм яг үндэ надад нэг авах дээ гэж боддог төрлийн хүн байсаад одоо ингээд нэг жоохон нас яваад ирсэн ч юм уу. Манай охин дүү ингээд хүүхэдтэй болоод би ингээд анхныхаа зэдүү мөг ингээд харж мараад тэгээд одоо ингээд өсөж байгаа орчинд хүртэл би ингээд нөлөөлөхийг хүсэл одоо тэгээд охин дүүтэйгээ уцаар яриад хүүхэдтэй нэг уцаар ярингуут л ингээд сургууль цэцэрлэгт яваад эхэлж штэ. Тэнгүүл ингээд хүрээл нэг иймэрхүү байна. Ангийнхан хүмүүс ийм байгаа магийг тиймэрхүү юм сонсч сонсхолоор би ингээд нэг яалтчгүй нөө мах цусны тасрах юм болохоор дүүгийнхаа талд ороод ингээл те оо тийм байвал болохгүй байна, сургууль нь ийм байвал болохгүй байна гэл ингээл иймэрхүү бодож эхэлдэг юм хүн. Яг өөр дөр ирэхлээр тэгэхээр ийм эцэг их болцсон тийм хүмүүс тиймэрхүү хачин юм яриа сууж аваад надад бүр ингээд ерөөсө таалагдахгүй байна. Тэгээд дээрэс нь гимшиж байгаа ямар ч үйлдэл байхгүй байгаад нь бүр амар ингээд жоохон ингээд дургу хүрээд би энэ бичлэгийг бас тэгэл гинтийн л байдалтай бас би ч одоо гинтийн ютубер ч юм хайшаа юм байт. Тэгээд одоо нэг хандлтаа өсгөхөд хийж ийн гэж хэлж магадгүй л ах. Гэхдээ миний хандлага бас энийг хийх төсөхгүй нь ойлгомжтой. Угаасаа би нэг тийм үзэлттэй биш. Би зөвхөн намайг үздэг хүмүүстэй л энийг хийж ийн. Тэгээд нэг иймэрхүү юмнаас болоод би амарс ингээд стресстэй тэгээд муухай өгнүүд ашиглаа тим хүмүүс яан маань гэд ингээд ярьж байгаа нь юу ч таалагдсангүй. Тэгээд дээрэс нь уянгаа гэд нэг ганц эмэгтэйг суулгацсан байсан шүү дээ. Би тэр охиныг инстаграмаар бараг дагдаг байхаа. Тэр охин бол ингээд хөргөдөр сүүлд нэвтрүүлгийн төгсгөл хүртэл хэлжээ л шүү дээ. Ийм байна, тийм байна гэдэг нөгөө нэг хоорондоо бид нар чинь бас нэг яг нэг хүмүүсийн царин дээр уншигддаг шүү дээ. Тэр сууж байгаа хүмүүсийн одоо биеийн үнэлтийг бол ингээд бараг хуулиараа зөвшөөрөх ёстой гэд нөгөө хідэн 2 3 ингээд тэгсэн чинь нөгөө хажууд нь хиний бас н хажууд нэрнүүдийн сандгүй ямар ч нэг залуу угаасаа бас олонний танил би яг нэрийг ингээд зоо хэлэхээр мэдэхгүй байна. Тэр уянгаа гэд охины хажууд суужсэн залуу сүлд бол тэр хоёр бол нэг санал нэгдэжсэн биеийн үнэлтийг бол ингээд хуулиан зөвшөөрч болохгүй гэд ер нь бол ингээд биеийн үнэлтийг хуулиан зөвшөөрсний ардаас угаасаа ойлгомжтой шүү дээ. Нөгөө жинкнээс нөгөө өнчөө охтууд чинь оролдож эхлэн шүү дээ. Гэр бүлгүй юм жоохон ядруухай охтууд тэр чинь угс дандаа тийм хүмүүс онилогддог салбар гэх юм хайшин тийм муухай нөхцөл шүү дээ. Байдал юм доод түвшний тийм бодож байгаа шиг амар зүйл биш аахгүй ямар ч оронд солонгосч байдаг, японч байдаг тэгэл ингээл хэлж ийн л да. Бид нар энэ ярьж байгаа юмуд нь бол ингээл дандаа дээд хөгжилтэй юм хүн ам ихтэй босоод юм яриад байгаа байхгүй юу. Тэг манайх шиг юм өстө уртааш өргөшөөс 4 сая хүрэхгүй юм байж ч одоо хідэн одоо биеийн үнэлэгч болчихлоо одоо яах юм болж байна. Тэгээд тэр биеийн үнэлэгч дундаас нь ирээдүйн тэр нэг жинкнээсээ тэр өнчин өрөөсөн хүмүүс чинь ингээд суглагдсан шүү дээ. Мэдээж амьдралын болцоо муутай хүн л биеийн үнэлэхээс амьдралын болцоотой хүүхэн биеийн үнэлэхгүй байхгүй юу. Ер нь ир имч бай. Тэгэхээр ер нь бол биеийн үнэлэлт гэдэг чинь доод давхаргалууд чиглэсэн тийм заваан зүйл тэр хизээч хүлээн зөвшөөрч болохгүй. Тэр дамаа манай Монгол шиг хөгжлөн тийм өндөр биш оронд бол тэр дамаа юм нэг одоо эдийн засаг нь манайх ч амар уналттай байна. Тэгээд мэдж байгаа зү хэдэн хувь нь дунджаас гэсэн манай монголчуудын судалгаагаар бараг дундаж төвшин алга байна гэд өөрсдөө гайгүй амьдраад байна гэж бодоод байсан чинь амьдраад байна гэж боддог хүмүүс дундаас доогуур байсан байна. Тэгээд нөгөө ядуужуул нь бүр шууд ядуу гэд. Тэг махныхаа үнний учрыг олж дийлэхгүй ч одоо барьж чадахгүй махныхаа үнийн хөрөгдлийг барьж чадахгүйгаа улс одоо тэгээд одоо биеийн үнэлтийн зохицуултыг одоо барьж дийлэх үү? Энэ бол угаасаа худлаа. Монголд бол угаасаа байж болохгүй зүйл дээр хуулиараа мэдээж эн чинь хувь хүн өөрөө хүний эрх мэрх гэж одоо хоцч магадгүй л ах. Гэхдээ би бол Монголд бол үнэхээр таарахгүй л гэж бодож байна. Биеийн үнэлтийг хуулиар зөвшөөрч бол. Тэр чинь нөгөө нэг тэгэл ядуус руу чиглэсэн юм чинь тэгэл буцаагаал хэнийг онилох нь ойлгомжтой шүү дээ. Мэдээж л 76-гийн баячуудын охтууд л биеийн үнэлээдэй гэж. Хоолны мөнгөгүй, хоолны болцоогүй тийм хүмүүс мэдлэг боловсрол дутуу ямар нэг мэрэгжил эзэмшээгүй тийм эмэгтэй хүмүүс биеийн үнэлэхээс л дээд сургууль төгсөөд лушруулаг мөнгөтэй айл охин биеийн үнэлээд ийн гэж одоо байхгүй зү. За байсан ч гэсэн ер нь тэгэл яаж ч утсан 100 хүний нэг нь л байлгүй дээ. За бүр дурандаа хийдэг ажил гэж бодлооч. Тэг ер нь бол эдний ярьсан ярианд өдрөөснөө таалагдсангүй. Тэгээд уянгагийн харин сүүлд битсэн өөрөө бас юуг нь сториг нь орж харсан нэг иймэрхүү стори оруулсан байсан. Тэгээд би ер нь бол
уянгааг танихгүй л дээ би танихгүй гэхдээ зүгээр ингээд дагдаг байж магадгүй гэж би яг үндэ шалгаагүй өөрөө яг энэ бичлэг хийж хахтал гинт бодоо би дагдаг лүү яадаг үлээ би тэгээд хүний юмнаас хараад тэр уянгааг сториг нь ороод хүний скриншотоос харсан юм аа яг өөрийнхөө нь юу руу орж хараг байх гэхдээ би магадгүй дагдаг байх би бодоод энэ тэр нь хин хамаатай авах тий ер нь тэгээд уучлалт хүссэн байлээ амар хөрхөн би дараа нь иймэрхүү алдаа гаргахгүй гэж ер нь бол хөөрхийсэд очиж байгаа та би одоо хүн хөөрхилдэг бас хин чинь тэр уянгаа гэдэг эмэгтэй бол хэлж илэн штэ нэр нь буруу яж магадгүй би одоо бас андуураад яж магадгүй шүү тэгээд ерөөдөө нэг юм болсон би тэр нэг 10 фестивалийн талаар ярилцах тийм юмас сурчлах хоёрын юм том зорилготой очсон л гэж бичсэн байсан тэрэн дээр энэ дээр санаар уншиж байгаа би одоо мартчих тэгээд тэгж байгаа юм чи хүн юм ажлын төлөө ажиллаа хийх гэж байгаа юм чи очих нь ойлгомжтой шүү дээ тэгээд хүмүүст хүрдэг нэвтрүүлэг байна тэгээд өнгөтэн цочноор оролцсон гэж бодсон тэгэхээр тэнд хизээч тийм юм ярина гэж бодоагүй мэдээж яг өөрсдөө тиймэрхүү юмд орж үдсэн хүмүүс яг тэр уянгагийн одоо нөгөө нэг юм юуг бол мэднэ. Одоо өнцгөөс харж чадна гэсэн үг байхгүй юу? Тийм нэвтрүүлэгт яваад очсон байдаг. Хүмүүс нь тиймэрхүү юм яриад байдаг. Ганцаараа нөгөө нэг онгон царайлаад тас үгүйгээ дэвэл тэр чинь ингээд нөгөө нэвтрүүлгийн баллаа чинь. Тэгэд ер нь уянгагийн буйнд та нар тийм баллаа юм ярьдаг, тийм баллаа хүн байна гэж мэдэж авлаа та нар бас. Хэрэг тэр ингээд зогсооцсон болоо үгүй ингээд шууд эгоор бол амарлаг бас жирэнгүүтээ та нар юу яриад байгаа юм бэ? Над таалагдахгүй юу 5 өнчөө охин аваад би энэ үнэлээд порно хийн минь. Ингээд ингээл бос жирэх хэрэг тийм олон хүний дунд ганцаараа ингээд байж байгаа хүн чаддаггүй байхгүй юу? Тэгээ царайнаас нь харагдаж шилээ шүү дээ. Ингээд ер нь бол ингээд тааламжгүй байгаа, нэг таалагдахгүй байгаа. Тэгээд ингээд хэрэг хүмүүсийн яриадснаар тэр уянгаа гэдэг охин бол царайгаа нусраагүй тулдаа бас ингээд царайнууд нь бичигдсэн байсан. Бис хүмүүсийн скриншотоос хараад тэр нэвтрүүлгийн гүйлгэж үзэхдээ бас харсан. Гэсэн чинь үнэхээр ингээд яг зарим болохгүй сэдвээр бол ингээд заримдаа л худлаа нөгөө хүн хүчээр инээдэг шүү дээ. Гэж зэсгээд энийг л өнгөрч ийлээ. Гэхдээ тэгэл тэр чи одоо хүмүүсийн бичиж байгаа юм хүмүүс айгуу дураараа тэгэл чи басаад шууд хийлмэл гэж тэр чин боломжгүй шүү дээ. Би байсан бол хизээч чамаг тэр нэвтрүүлэгт чи тийм олигтой байсан бол чи нэвтрүүлэгт уянгааг орон сууж явах байсан юм. Тэгж бичсэн хүмүүс зориулж хэлэхэд хинч биш ээжчлээ. Айгүй бүлтсрэл тэр хүмүүс энийг нэг шүүхтэй бас амар ингэх юм аа. Гэтэ мэдээж тэр залуучдын буруу эцсийн бүлэгт бол би өмөрч байгаа юм биш. Гэхдээ тэр ингээл хүмүүс бас ингээ нэг айгүй дураараа хүнийг ингээ шүүмжлэн яана гэдэг чинь шууд доромжлох гэдэг чинь шал андаа шүү дээ. Тэгээд тэр доор нь бичсэн комент моментыг нь харахаар хүмүүс гэхдээ монголчууд өөрсдөө болдгоо байгаа байхгүй юу? Бас ингээд бодхолоор энэ ярьсан хүмүүс ч буруу би тэгтээ гэндэч би гондооч гэж бас ингээл энэ зүйлийг та нар ингээд өмнө нь ярьж байхад нь ерөөсөө ингээд нөгөө cancel culture гэдэг юм сурааг байна гээл тэг ингээд хүмүүсийг cancel чадахгүй ингээд та нар өөрсдөө ингээд дагсан ивэрл байдаг үсттэй угаасаа юм хүмүүсийг ч гэсэн тэгэл өмнө нь ч гэсэн ингээд янз бүрийн ярьлаа барьлаа гээл бөө хэл шууган болоод тэгвэл та нар ингээд нөгөө шууган дэгдээс нэр кофе асгадаг охин ерөөсөө бүгдийг нь хуугаар нь дагаад инфлюенсер болгочихдаг шүү дээ. Нөгөөдөл нь ингээд ямар нэг юм хийгээд юу ачдаг хэрэгтэй үг тариач чамаагүй ингээд анхаарал өртөнгүүт нөгөөтийн инстаграмын учиргүй хуугаран очиж фолловдоод тэгээ нөгөөтгөө аягуулаг юм инфлюенсер болгоо ичдэг заяа. Тэгвэл одоо монголчууд нэг юм энэний олонний танил гэж юу байдгийг энэний инфлюенсер гэж юу байдгийг ингээд айгүй юм хүнийг дорд үзэж доромжлон тэднэрээ га. Гэхдээ тэд нар ч аль үзээ тийм байр суурьнд ирсэн байгаа байхгүй юу? Чи ганцаараа эсэргүүцээд нэмэр байхгүй. Одоо энэний олон танил гэж байдаг, энэний инфлюенсер гэж байдаг, энэ юугаа инфлюенс хийдэг юм ингээд аль үжээ инфлюенс хийгээд хэлсэн байна. Чи тэрийн чи олон юм хуцаад бүр суугаад үзэж ийн гэж боддоо. Тэгээ юмыг хөлөөн төвсөр сурах хэрэгтэй. Ер нь бол 100,000 дагагчтай 80,000 дагагчтай хүмүүс бол тэгэл тэр олон хүнийг инфлюенс хийж ийн гэсэн үг байхгүй юу? Яг би бас өөрөө мэддэггүй л байж тэгэл одоо ингээд хүмүүсийг ингээд харахаар ер нь бол тэгэл ингээд 1000 2,000 тахгүй л ер нь бол ингээд инфлюенс хийгээд 9 бусаар ингээд нөлөөлдөг болчдөг байхгүй юу? Тэгээ тэр олон 100,000 хүн 200,000 хүн дагаж байгаа хүмүүсийн дотор танаа хүүхдүүд хүртэл байгаа дүүнэр хүртэл байгааг бод та. Тэгээ тийм хүнээс нөлөө авч ийн гэж бод та. Та нар эсэргүүцэд нэмэр авахгүй тэрийг та нар өөрсдөө нэг худлаа нэг юм атаархуу яг үнэ л юм атаархуу зам байхгүй юу? Энэний инфлюенсер гэж юу байдаг, энэний нөлөөлөгч гэж юу байдаг, энэний онлын танил гэж юу байдаг ингээл та нар ингээл тэгдэг. Тэгтээ аль үжээд танаа гэрийнхэнд ингээд далдуур нөлөөлөд хэлсэн байдаг тэр хүмүүс. Гэхдээ та нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа хутлаа өөрөө л зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Яг үндэ та ч гэсэн өөрөө тэр хүнийг таниад байна, мэдээд байна. Тэр хүн ч гэсэн аль үзээ чиний амьдралд ороод инфлюенс хийсэн байгаа байхгүй. Тэгэд энэ зүйлийг ч гэсэн та нар өөрсдөө анзаарч өөрсдөөс эхлэх хэрэгтэй. Тэгээд ингээд unfollow гэдэг зүйлийг хийж сурах хэрэгтэй.
буруу хийсэн зүйлийг буруу юм хийсэн ч юм уу хүмүүсийг ингээл одоо чинь тэр зодон зохион хийдэг тэр сувисын хідэн жүжигчд хүртэл байна. Би бол тэр хүмүүст бол амар дурггүй бас. Тэгээ би алин ч дагдаггүй бүр хамгийн амар нь. Тэгэд ийм соёлыг өөртөө тийм зүйлдэл хийхгүй байж ч тэгээд ингээд ер нь бол бусдаас амар буруу хайдаг. Та нар өөртөө ингээд ийм cancel гэдэг зүйлийг сайн хийж сураад ингээд үгүй одоо монголоор бид нар ч амар ийм хүлэн зөвшөөрөхгүй байгаа зүйлээ шууд үгүйсгээд болохгүй бүтэхгүй юм хийгээд байгаа хүмүүсийг бид нар ингээд өөртөө unfollow хийгээд ингээд нийгмээс зайлуулах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бид нар л тэрийг ингээд юуг нь зогсооно гэхээс тэр хүмүүс ингээд бид нар дагах тусам улам л ажлын тоон ихсэл ингээд нөгөө нэг юу н орлого нь ихсэл гэсэн үг. Тэр хүмүүс нь зогсохгүй гэсэн үг. Канселдаад юм үзхэн болоод ингэж ижил тэр хүмүүс ухаар нь хийдэг зүйлүүдийг бид нар мэддэг бол тэрийг ингээд худалдаж авахгүй байх, сошиал хайгуудыг unfollow хийх эн чинь л ерөөсөө хамгийн ихний үйлдэлүүд. Би нэг учир бүхэн амтныг тэгээд ингээ unfollow-таад ингээ юу яа бүлэд гэсэн юм бол биш ярьж байгаа юм биш шүү. Зүгээр ямар ч тач нэг тийм хүмүүс байна. Гэхдээ бид нар бас өөрсдөө их алдаад дутагдaltaй байдаг. Хин нэг шүүхээс өмнө бид нар өөрсдөө марсан харж байгаа хэрэгтэй санагдаад байдаг. Тэгээ ингээд би угаасаа ингээд орж гараад солиороо дэдийг та нар мэднэ. Миний намайг угаасаа нэг юм өсрөөл 6,000 хүн дагаж байгаа. YouTube дээр яг 6,000 хүн үзэх багт надад яг санаад нийлэх хүмүүс бол байгаа гэж би найдаж байна. Мэдээж тэр хүмүүсийн 100% буруу. Гэхдээ бид нарт бас их асуудал байд юм шиг санагдсан. Би бас ингээд бодоод үзэнгүүт хийзээ яагаад ч юус дуурдаг байсан юм бол яагаад зүгээр ингээд заа хайчдаг байсан юм бол гэх нэг юм бодлоо төрөө тэгээд би имжлэг ингээд хийж байна. Тэгээ ерөөдөө ингээд надад бас ингээд хүн ингээд гадаадд ер нь бол би ингээд гадаад сүүлийн 10 жил амьдарч байна шүү дээ. Сүүлийн ингээд 10 жил гадаадд байцглаар хүн ингээд Монголд болж байгаа юмнууд ингээд Монголд байгаа манай гэр бүлийнхэн ингээд бодглохлоор айгүй тийм сонин хүмүүс нөлөөлөд байна ч юм уу сонин юмнууд байна гэхлээр бас би бас энэ ч айгүй ингээд сэтгэл санаа зовноод ингээд анхаарал хандуулаад байдаг болчихдгийм байна. Тэр дэм ингээд жонгоч гараад ирэхээр. Тэгээд би энэ бичлэгийг хийж гин. Тэгээд баттай адилхан ингээд санал бодолтой балаа гонор өссөн зүйндээ байгаа. Тэгээд миний бичлэгийг үздэг балаа гонортой хайртай шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Тэр бабай. Өнөөдөр ямар ч юм стресстэй муухай бичлэгээр уулзсанд sorry. Гэхдээ ер нь бол би ингээд юм хөвчлүүд хаяа нэг оруулж авах би угаасаа байнга газаршгалтай. Хүн угаасаа байнга энэ чанаасан бичлэг баяр хөөртэй юм хийнэ гэж юу авах вэ? Тэгээд ингээд болохгүй санагдсан ингээд муухай санагдсан зүйлүүдийг би бас ингээд YouTube ууцтай ингээд та бүхэндээ хуваалцаад ингээд ярилцаад та бүхнээсээ санаа сонсоод та нар ч гэсэн одоо ингээд миний юм үзээд ор ямар хөө санагдсан бэ гэдэг сэтгэлээ надаа ингээд үлдээгээрээ би хариулъя. Тэгээд хэдүүлээ хоорондоо бас ингээд бидний бас заримдаа зөв үеуд нь буруу үеуд нь бид нар өөрсдөө гаргадаг шийдвэрүүд энэ төр байна. Тэгээд хин нэгний гаргасан алдаан дээр бас ингээд бид нар бас зарим зүйлийг өөрсдийг бас өнгөж хараад ингээд сурах үед байна. Тийм. Тэгээд надад бол нэг юм эцсийн бүлэгт бол нэг иймэрхүү санагдсан гэдгийг би ингээд ямар ч тааш товч нэг юм 10 минутын 20 минутын бичлэг болгоод оруулж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа баяр та. Bye bye.